За ийм жижигхэн толгой дотор ингээл унаал тойруулаад. Ай. 530 минут болж байна өглөөний. За ингээд Цэдэн доржи хийдэг ажилтай танилцахаар хүрэлцэн ирсэн байна. За ингээд битүү удаан цэвэр адуунуудын зүчээ юм байна. Энд дээр ингээд энэ адуунуудыг одоо өглөө хооллоод цэвэрлээд бүрнийхэн ажлыг хийдэг ийм ажил юм байна. Тэгээ та бүхэнд бас танилцуулъя гэж бодож байна. Өнөөдөр ер нь ямар ажил хийх вэ? Тийм ээ өглөө усаад. За одоо өглөө эхний ажил мордо вокинг машин алхалтын зам дээр гаргал. Замраа оруулж одоо нэг цаг орчим алхуулна. Тэр хооронд нь мордийнхоо зүчээг цэвэрлээд тэгээ зүчээ цэвэрлсэний араас буцаад мордо солиод дахиад дараагийн 6 морийг алхуулад тэр оруулж ирсэн 6 мордноосоо дараагийн сургалтын ажил. За ингээд алхалтын зам руу энэ хэдийг оруулдаг юм байна. Яг алхалтын угаасаа нэг ийм алхалтын замд нэг 6 морь ордог юм байна. Тэгээ ийшээ бүгдийг ингээд оруулаад алхуулад. За өглөө шууд босоод ингээд алхалтын замд оруулна гэдэг чинь ерөнхийдөө бол одоо хүндүрийг гаргаад өөдөг нь гаргаад алхуулдаг гэсэн үг юм байна. За энэ зам руугаа ингээд шууд оруулаад алхуулаад эхэлчихдэг юм байна. За ингээд ээлжээр нь авчираад хийдэг ийм ажлыг хийд юм байна. Тэгээд эхний 6 морийг оруулчингуудаа тэр 6 морийнхаа канешгийн цэвэрлээд канешгийн цэвэрлээд ингээд юм. За манай Цэдэн доржи хувьд ингээд 2 солонгостой ингээд гуруулаа ажилд юм байна. Нэг зүчэнд багцаагаар одоо энэ чи 20 гаруй морь 20 орчим ийм морь гэдэг юм. Дан одоо Towerberg буюу цэвэр англи адуунууд байдаг. Түрүүний алхалтын замд оруулсан морьдоо одоо имээлээд бас нэг тойрог газар оруулаад унах юм байна. За манай Цэдэн доржи хувьд энэ одоо имээлээд бас нэг тойрог газар оруулж унана тийм ээ. Эдний хувьд унаад одоо яг ингэж сурахад ер нь хэр яад юм байна. Цаг хугацаа шаарддаг. За ер нь одоо эдгээр чинь сургалтын дээрээ ер нь 3 сарын хугацаанд бүтэн сургаад гаргах хэрэгтэй. За ийм энийг ч одоо юу гэж нэрлэдэг? Энийг солонгосоор чумаасаа. Чумаасаа. Тийм. Бодроо зогсож. За ийм чумаасаа дотор ундаг байх нэ. За ингэ сайхан тойруулаад халааж ингэ сураад байх нь байна. За манай 7 номертой хар адууны хувьд бол одоо бас ингэ нэлээ сайхан жигдэрч орж ирээд ажиллаа мэддэг болсон юм шүү дээ. Хоёр нь одоо энэ дотор орж ирэхээр нэг ингэ явдаг нэг жоохон толгоогоо өрхөлээд их гэсэн шиг дахиж өгч байна. 4-5 өдөр ингээд чумаасаа ноолч байж байгаа. Энэ дотор чи ингэ тойроод толгоо өргөх юм шүү. Анхны толгоо эргэж шүү. Тэгж гин. Ирээд бодлого гэсэн анхны дахиж тойроод толгоо эргээд нэг хийж чадахгүй. Би бол бараг сая ингээд хит төрсэн толгой өргөд унахаар байж. Амаа мэдсэн байгаа юу? Амаа сайн мэдээгүй байна. Хасаараас нэгээ тойруулаад болох жоохон амны хүндрийг бас хаалцдаг. Тийм байна. За ийм жижигхэн толгой дотор ингээд унаал тойруулаад. Ай. Бас энэ чи эрсдэл өндөр юм а тий? Хан мөргөн хөл гарна ингээд ус авчих талтай эрсдэлтэй л юм байна. За эхлээ сургаж байгаа тохиолдолд. Өчтөр марцаа одоо өнөөдөр бол бас гайгүй болсон байна. Ер нь яг жоохон амын татхаар амаа жоохон мдээгүй уршлах гээд байна тий? Амандаа жоохон юмзэглэж байгаа. Бололтой харагдаж байна. За ийм ажлыг бол одоо манай залуучууд энэ дээрээ бол хийж адуу сургадаг юм байна. За энэ дотор чи эргээд бол толгой эргээд унахаар юм байна. 2 өдөр болохоор гайгүй болно.